Радио уралдаанаар манай самын 100 жилийн ой зориулсан бидний самын 100 жил контентын хөтлөгчдийг баталнаа. Манай хөтлөгчид нэр дэвшиж байгаа юурт ороод ирээрэй. Манай хөтлөгчид нэр дэвшиж байгаа юурт маань 8 ангийн сурагч ундрах 5 ангийн сурагч Эрдэнэ эднэр байна. За хөтлөгчид нэр дэвшиж байгаа дээр саналын нураяа. За тэмцэн гэдэг гараа өргөц. За 100% саналаар батлагдлаа. Өнөөдрийн дугаарыг сургууль дээрээс үргэж байна. Одоо энд манай бүхэн дугуулан хичээлж байгаа. Хэдүүлээ бүхэн дугуулангоор орж сонирхцгоё. Сайн байна уу гшаа? Та өнөөдөр бүхэн секцийн тухай бидэнд ярьж өгөөч. За манайх чөлөө түүхийн секц маань 24-өөс 25 оны хичээлийн жилд за 20 гаруй суралцагч хичээлж байна. За үндэсний бүх маань 10 гаруй суралцагч хичээлж байна. За манай чөлөө түүхийн секц маань одоо ингээд аймгийн аврагт явахаар ингээд бэлтгэлээ хийж байна. За үндэсний бүх маань давхар цогтой бэлтгэлээ хийж байна. За бяцхан шав мөнгө орчлонтэй маань ярилцлага хийх үү та. За та өөрийгөө танилцуулаач. Үндэсний бүхөр барилдаа хэдэн жил болж байна вэ? Наваа тогтох үеийн хөвгтө мөнх орсон гэдэг цэнхэр мандсан 8 дуурайг сурдаг. 2015 оноос хичээлжсэн. Энэ хугацаанд ямар амжилт гаргаж ирсэн бэ? Аймгийн аврах 5 удаа төрүүлсэн. Нэрвч тэмцээнүүд 10 гаруй удаа шагнал байранд орчихсон да төрүүл. За манай Борморгийн үндэсний сургууль 2018 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөс хойш 7 жил тасралтгүй одоо үйл ажиллагаа явуулж байна. Одоо энэ жил 100 жилтэй холбоотойгоор эрдэнэжүүлсэн маягаар одоо сургуульд явагдаж эхэлж байгаа. Зөвхөн сургуулийн хүүхдүүд явдаг уу? Сургуулийн хүүхд насан туршид тэгээд 2 ангиллаар явж байгаа. 7 хоногт 2 удаа тусдаа явагдаж эхэлж байгаа манайхан. Тэгээд энэ гарыг сайн атгаж өгнө. Зогсолтоо. Ер нь ийм зогсоо штэ. Ийм хүм маягтай л ингэж. Хөөе. Зогсолтоо. Өшөөж хаалцааж. Өөртөө эвтэй суурьтай зогсох хэрэгтэй байхгүй юу? Ай хэдийхгүй яг өөрийнхөө биеийн пропорцоод ажиглал тэгээд за татъя. Урдгаар арын гар жоохон доошоо явна шүү. Арын гар жоохон доошоо. Энэ өдийг энд мэдэрч зуух хэрэгтэй. Зөвхөн эргийн уруу болтор. За ямар байна? Гоё тийм нэг төсвөр хатуужил зас спорт байна. Тийм. Энэ чинь сур гэдэг чинь уртаашаа өргөөшөө бэр уртаашаа ухаан гэж яригддаг шүү дээ. Энэ жил бол одоо манай сум их маш онцлогтой байгаа. Сумын маань 100 жил, сургуулийн маань бас 100 жил болж байгаа. Үүнтэй холбогдвол манай бүжгийн дугууланд маань энэ жилийн хувьд гэх юм бол маш их өргөн цар хүрээтэйгээр хүүхдүүд маань айгүй их олон хүүхэд бас хамрагдаж байгаа. Бүжгийн дугуулангаас өөр дугуулыг хичээлж байгаа юм болов? За бүжгийн дугуулангаас өөр бол манай сургуульд бол одоо дууны дугуулан. Дуу гэдэг нь болохоор ардын дуу, эстрадын дуу, зохиолын дуу гэсэн бас дотроо төрөлтэй. Тэгээд дуулаачийн дугуулан гэж нэрлэдэг. Дуулаачийн дугуулан маань явж байгаа. Мөн дээрэс нь одоо драмын дугуулан гэж байгаа. Мөн хөгжмийн дугуулан байгаа. Хөгжмийн дугуулан гэхэл дотроо төгөлдөр хуур, гитар, мөн нөгөө укулеле гэсэн хөгжмүүдээр хичээлдэг байгаа.
За өнөөдрийн дугаараар Цэнхэр мандал сумын ерөнхий боловсролын сургуулиас сүрлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.